Жон Бивер Батлан хамгаалалт дор удирдлагатай хандах хандлагаар нь ирээдүгээ шийднэ. 17 дугаар бүлэг. Авууга итгэл. Хэдий чинээ захирагдана. Төдий чинээ авууга итгэлтэй байна. Сүүлийн энэ бүлгээрээ бид вакцины ач тусын талаар үзнэ. Өөрөөр хэлбэл батлан хамгаалалт дор оршин буй бүгдэд ирэх авууга шагнал ерөөлийн талаар ярина. Ганцхан энэ ач тусын талаар бичигдэл хэдэн бот ном болох байх. Бид цөөхөн хэдэн ашиг тусын талаар ярих боловч та Христийн доторх туршлагаараа болоод хувийн судлалаараа бие даан илүү олныг олж мэдэх тавилантай. Эзэн минь, итгэлийг минь өсгөөч. Хэдэн жилийн турш сурч дадаснаар үүрийн 5:30-д залбирахаар ажил дээр очтол. Залбирч эхлэхээс өмнө ариун сүнс Луг 17 дугаар бүлгийг гаргаад 5 дугаар ишлэлээс уншиглээ. Би ч баяртайгаар тэр хэсгийг гаргаад миний сайн мэдэх бичээсийн хэсэг болохыг танив. Би өмнө энэ хэсгээс номлож байсан ч энэ туршлага миний ориглон баяр хөөргийг бууруулсангүй. Ажаад байхнаа Бурхан надад тодорхой нэгэн ишлэлийг уншихыг зааварлбал шин зүйл зааж өгдөг байлаа. Бүгдээрээ тэр ишлэлийг харцгаая. Элч нар эзнээс итгэлийг маань өсгөж өгөөч гэжээ. Луг 17:5. Бурхан надад тэр өглөө юу зааж өгснийг ярихаас өмнө эхлээд тэдгээр ирчүүд итгэлээ өсгөхийн төлөө гуйсан шалтгааныг олж мэдээ. Есүс дөнгөж сая үгсэн хүнийг амьлуулсан уу? 5,000 хүнийг хідэн талах загсаар хооллсон уу? Эсвэл шуургалах далайг зэмлэж намжаасан уу? Хариулт нь үгүй. Есүс дөнгөж сая тэр ирчүүдэд болгоомжтой байв. Хэрв ах トゥ чинь нүгэл үйлдвэл түүнийг зэмл. Хэрв тэр гэмшвэл түүнийг уучил. Хэрв тэр чиний эсрэг өдөрт 7 удаа нүгэл үйлдэчихэд чам дээр 7 удаа иргэн ирж би гэмшиж байна гэвэл түүнийг уучил. Луг 17:3-4 гэж л хэлжээ. Ямар ч гайхамшиг дагалдагч нарыг итгэлийн төлөө ингэтэл хашгирахад хүргэж байгаагүйг анхаарах хэрэгтэй. Есүс тэдэнд ердөөл тэднийг хорлож хохироосон хүмүүсийг уучил гэсэн энгийн тушаал өгсөн. Тэдгээр ирчүүд хууль дор амьдарч аливаа гомдолд нүдийг нүдээр, шүдийг шүдээр гэдэг сэтгэхүүгээр л амьдарч сурсан байв. Гэвч Есүс тэдэнд ойлгохын аргагүй арга замаар амьдрах чиглүүлэг өгчээ. Бурханы зан чанараар амьдрах энэ тушаал тэднийг цочроосон. Тэд яаж ийм өндөр тушаалыг дагах юм бэ? Хариулт нь итгэлийг минь өсгөөч. Дагалдагч нар дуулууртай байдал итгэл хоёр шууд холбоотойг мэдэж байсан бөгөөд Бурхан надад үүнийг цоо шинээр ухааруулах гэж байжээ. Есүс тэдний илүү том итгэлийн төлөөх хашгирааг сонсоод дараах сургаалт үлгэрийг ярьж өгчээ. Та нарт гичний үр төдийхөн итгэл байхтал энэ ялан модонд үндсээрээ сугарч тэнгист ураг гисэн ч тэр дагах л болно. Ишлэл 6. Би энэ санааг мэддэгэл гэж бодож байлаа. Учир нь би энэ үгийг олон ч удаа номлож явсан бөгөөд Бурханы итгэлтэй байгаад зүрхэндээ эргэлзэлгүйгээр уулыг усан далаад хаягд хэмээн тушаах юм бол хэлснээр маань болно гэдэг үгийг ч мэддэг байлаа. Марк 11:22-24. Энэ түүхч ялгаагүй утгатай. Есүс энэ удаа зүгээр л уулын оронд ялан модыг л ашиглан ярьжээ. Эдгээр үгд итгэл нь итгэгч хүн бүрт яг л гичийн үр шиг өгөгдсөн болохыг хэлжээ. Энэ нь хаанчлалын тарих ба хураах зарчим билээ. Бурхны хаанчлал нь газарт үр цацаж байгаа хүнтэй адил юм. Марк 4:26. Бид аврагдахдаа тодорхой хэмжээний итгэл хүлээн авдаг. Ром 12:3. Энэ итгэл нь үрийн хэлбэртэй байдаг бөгөөд үүнийг боловсруулж ургуулах нь бидний үүрэг билээ. Үр яаж ургадаг вэ? Хариулт нь айсвэ. Зарцын идэх зохистой цаг. Дараагийн дөрвөн намайг ямагт зог тусахад хүргэдэг ишлэл учраас би анхааралтай уншлаа. Есүс дагалдагч нарт зүгээр нэг итгэлээ өсгөх томьёо өгөөгүйг би удахгүй ухаарах гэж байв. Тэрээр тэдний амьдралыг эрх мэдэлд дуулууртай байх зам руу шууд чиглүүлэх гэж байв. Түүний сургаалт үлгэрийг сонсно. Гэвч та нараас хэн нэг нь тариалангч нь эрхэлдэг юм уу? Малыгч нь хариулдаг боолтой байгаад боолоо талбайгаас эрэхтэн даруй орж хооллохоор суу гэж хэлэх үү? Харин ч түнд надад идэх хэм бэлтэг, бүсээ бусалж, намайг идэж ууж дуустал үйлчил. Дараа нь чи идэж уун биз гэж хэлэхгүй гэж үү? Тушаасныг нь гүйцэтгсэнд боолоо тэр илүүгээр таалдаггүй биз дээ? Луг 17:7-9. Эзэн яагаад сэдвээ өөрчилснийг би дандаа асуудаг байсанс. Тэрээр яриага мододыг суг татдаг итгэлээр эхлүүлснэ. Зарцын протоколын талаарх яриа руу хазаажээ. Энэ бүхэн надад ямар ч утгагүй санагддаг байсан ч тэр өглөө хамаг учир тайлагдах гэж байжээ.
Би зүрхээрээ эзнийг чагнанга эдгээр ишлэлийг ахин дахин удаанаар уншиж байлаа. Гэтэл гэнэт танаа талбайд ажиллаж байгаа зарцын туйлын зорилго юу вэ? Сүргийг хариулж байгаа зарцын туйлын зорилго юу вэ? Эцсийн зорилго нь юу вэ? Гэх асуулт орж ирэв. Хэсэг хэрэгцүүллээ. Тэгтэл орж ирж байна. Ширээн дээр хоолтой байлгах явдал шүү дээ. Есүс надад ямар нэг зүйл хэлэх гээд байгааг би ойлголоо. Зарц хүний хөдөлмөрийн эцсийн зорилго нь эзэнтнийхээ ширээн дээр хоол тавих явдал юм бол зарц хүн яагаад эзнээсээ урьдчилж идэх гэж? Тэрээр эхлээд ажлаа дуусгах ёстой босуу. Мэдээж тэгэх ёстой. Дуусгаагүй ажил нь эхлүүлээгүй ажил шиг л муу юм. Яагаад тариан талбайгаа боловсруулсан атлаа идэхгүй байх гэж? Яагаад сүргээ хариулах атлаа ноос магс үг нь ашиглахгүй байх гэж? Би үүнийг хараад дараа нь Есүсийн дараагийн мэдгдлийг уншив. Түүнчлэн та нар ч мөн адил. Та нарт тушаасан бүхнийг гүйцэтгээд бид тусгүй болоод бид зөвхөн юу хийх ёстойг л хийсэн. Луг 17:10. Есүс жишээгээ бидэн рүү эргүүлжээ. Намайг уншиж байтал та нарт тушаасан бүхнийг гүйцэтгээд гэдэг үг хуудаснаас ховхроод гараад ирэв. Есүс зарц хүний эзэндээ дуулууртай байх байдлыг бидний бурхандаа дуулууртай байх байдалтай холбожээ. Үүгээрээ Есүс итгэлийн өсөлтөд хамаатай 3 чухал зарчмыг гаргаж иржээ. 1. Итгэл хийгээд эрх мэдэлд захирагдах явдлын хооронд шууд холбоо оршино. 2. Итгэл нь бидэнд тушаагдсан зүйлийг хийх үед л өсдөг. 3. Жинхэнэ даруй хандлага л хамгаас чухал. Хэсэг бүрийг одоо бичээсээс харцгаая. Итгэл хийгээд эрх мэдэлдээ дуулууртай байхын холбоо. Сайн мэдээнд нэгэн Ром зуутын дарга Есүстэй уулзсан түүх гардаг. Энэ түүх нь итгэл хийгээд дуулууртай байдлын шууд холбоог харуулдаг. Есүсийг Капернаумд ирэхэд мөнх зуутын дарга түүнийг хайсаар ирж уулзжээ. Тэгээд өвчнөдөө мэдээ алдан тарчилж байгаа зарцынхаа төлөө Есүсээс гуйтал Есүс би очиж түүнийг идгэе гэж хэлжээ. Матай 8:7. Гэтэл зуутын дарга эзэнтэй би таныг дээвэр дороо оруулах зохистой нь бишээ. Харин үг л хэлээч. Тэгвэл зарц минь эдгэрнэ. Матай 8:8 гэсэн байна. Есүс тэр хүний гэрт очихоор хөдөлтөл. Зуутын дарга өөрийгөө Есүсийг гэртээ оруулаад байх зохистой хүн биш тул явах шаардлагагүй. Зүгээр л зогсож буй газраасаа тушаал өгөхөд л зарц маань эдгэрнэ гэсэн утгатай үг хэлжээ. Зуутын дарга үүнийг би ч мөн эрх мэдэл дор байдаг хүн. Миний дор цэргүүд бий. Би нэгэнд нь яв гэхэд тэр явдаг. Нөгөөд нь ир гэхэд тэр ирдэг. Зарцтай үүнийг хий гэхэд тэр хийдэг. Матай 8:9 хэмээн тайлбарлажээ. Зуутын даргын байр суурийг авч үзье. Ромын легион 6,000 цэрэгтэй. 6,000 цэргийг нь 60 зуутын дарга удирдах бөгөөд бүгдээрээ легионы захирагчийн тушаал дор байна. Зуутын дарга бүрийн захиргаан дор 100 цэрэг байна. Ромын зуутын дарга өөрөө даргадаа захирагддаг учраас цэргүүд нь ч түүнийг хүндэтгэж түүнд захирагддаг хэмээн тайлбарлажээ. Тиймээс тэр байр удирдагчийн ард тал болж байхад удирдагч нь улсын ард тал болж байдаг ажээ. Товчхондоо би эрх мэдэл дор байдаг. Тиймээс надад эрх мэдэл байна. Би тушаал буулгахад л дор байгаа хүмүүс маань шууд гүйцэтгэнэ гэсэн байна. Тэр байр учир нь би бас гэжээ. Тэрээр Есүсийг Бурхны зарц тул хаанчлалын эрх мэдэлтэй. Тиймээс цэрэг тэрээр цэргийнхээ талбарт эрх мэдэлтэй байдаг шиг Есүс ч Тэнгэрийн ертөнцид эрх мэдэлтэй гэдгийг ойлгож байв. Тэрээр өөрийг нь тушаалаа буулгахад цэргүүд нь биелүүлэхээр шууд хөдөлдөг шиг Есүсийн хувьд тушаалаа буулгахад л эдгэрэл ирнэ гэдгийг ойлгожээ. Есүс үүнд нь хэрхэн хариулсан бэ? Есүс үүнийг сонсоод гайхаж дагаж явсан олонд үннээр би та нарт хэлье. Би ийм агуу итгэлийг Израильд хинээс ч олоогүй юм байна. Матай 8:10 гэжээ. Есүс дэлхий дээр 33 наслахтаа Иохан Баптистийн юм уу ээжийнхэн итгэлийг ингэтлээ бишрээгүй. Түүгээр эдгэрч гайхамшиг хүлээн авсан Израильчуудаас ийм итгэл гараагүй. Түүний 12-оос ч ийм итгэл гараагүй. Гэтэл Израилийг булаан эзэлсэн Ром улсын цэрэг хүнээс ийм авуугай итгэл гарчээ. Түүний итгэлийг юу тийм авуугай болгов? Учир нь тэрээр эрх мэдэлд захирагдахыг ойлгож итгэсэнчлэн амьдарчээ. Үүнийг л Есүс авуугай итгэлийн талаарх сургаалт үлгэрээрээ ойлгуулахыг хүсжээ. Бид хэдий ч нэ эрх мэдэлд захирагдана өөрсдөө төдий ч нэ эрх мэдэлтэй байна. Бид хэдий ч нэ захирагдана итгэл маань төдий ч нэ авуугай байна.
Одоо үүнийг авууга итгэлтэй байхыг хүссэн дагалдагч нартай хэлсэн Есүсийн үгтэй холбож үзье. Та нарт гичний үр төдийхөн итгэл байхтал энэ ялан модонд үндсээрээ сугарч тэнгист ураг гисэн ч тэр дагахал болно. Луг 17:6. Есүс тушаахтал мод та нарыг дагна гэжээ. Тэр ялан мод хэнийг дагах вэ? Тушаалыг гүйцэтгэдэг нэг. Луг 17:9. Эцсээ хүртэл дуулууртай дагах. Есүсийн зааж өгсөн 2 дахь гол зарчим нь тушаалыг гүйцэтгэх үед бидний итгэл өсдөг. Есүс хэрэг дээр түүнчлэн та нар ч мөн адил та нарт тушаасан бүхнийг гүйцэтгэгээд гэсэн юм. Зарц хүн эзэнтнийхээ хүслийг хагас дутуу биш, харин бүрэн гүйцэтгэх үүрэгтэй. Бид их улсын ажлаа сонирхолгүй болчихлоо, эсвэл хэдхүнд байна гэдэг шалтгаанаар дуусгалгүй хайдаг. Тэгвэл жинхэнэ үнэнч зарц хүн ямар ч хүнд, ямар ч саадтай төслийн ард гарч байж л салдаг. Авраам бол бидний итгэлийн эцэг. Ром 4:11-12. Авраам хүүхэдгүй байсан. 75 байхад нь бурхан түүнд үзэгдээд түүнийг олон үндэстний эцэг болгох хүүтэй болно хэмээн амлав. Авраам олон жил дуулууртай хүлээснийхээ эцэст 100 наснда амлагдсан хүүгээ хүлээн авсан. Хүүн Авраамын харах нүднийх нь баясал болон торнив. Хүүг овоо хөөрхөн болсны дараа бурхан Авраамыг сорж сонжохоор хүүгээ Мория уулан дээр аваачаад надад өрг хэмэв. Бичээс тэгээд Авраам өглөө эртлэн боссон. Эхлэл 22:3 гэдэг. Түүний ямар хурдан хөдөлж байгааг л хараарай. Зарим хүн бурхныг дагах уу байх уу гэж хэдэн өдөр, 7 хоног, сар, тэр бүхэл жил эргэлддэг. Тэдэнд ариун айдас байдаггүй. Тиймдээч авууга итгэл байдаггүй. Бурхан хэлсэн гэдгийг мэдсэн л бол тэр даруй хөдлөх ёстой. Гэхдээ амьдрал шийдсэн чухал асуудал дээр эрх мэдэлтнүүдээс баталгаа эрэлхийлэх нь ухаалаг явдал болно. Авраам Мория ууланд 3 хоног явж байж хүрсэн. 3 хоногийн хугацаанд хүн юуг эс бодхов. Буцыг исэн бол буцаж болох л байсан. Гэтэл Авраам уулын оройдор гараад хүүтэйгээ нийлэн босгосон тахилын ширээ дээрээ газар дээрх ганц хүүгээ өргөхөөр гар хөлийг нь хүлж хэвтүүлээд хутгаа далайтал эзний тэнгэрлэгч зогсов. Хөвгүүний эсрэг гар бүү далай. Түүнд юу ч бүү хий. Учир нь чи хүүгээ, цорын ганц хүүгээ надаас харамлаагүй тул чамайг бурхнаас имээдгийг чинь одоо би мэдлээ. Эхлэл 22:12. Авраам эцсээ хүртэл дуулууртай дагсан. Тэрээр амьдралынхаа хамгаас чухал зүйл болох өв залгамжлагч найдвар бурхны амлалт Исаакийг алдах гэж байсан ч дундаасаа буцаагүй юм. Авраам амлалтаас илүү бурхныг хайрладаг батлан харуулжээ. Бид ч үүнийг тунгаах ёстой. Эзэн минь, өнөөдөр ийм ирчүүд эмэгтэйчүүдийг босгож ирээч. Үүний эцэст бурхан чи ийхүү үйлдэж хүүгээ, цорын ганц хүүгээ надаас харамлаагүй учраас би өөрөөрөө тангаргалж байна. Би үнэхээр чамайг ерөөж, үр удмыг чинь Тэнгэрийн одод далайн эргийн элс мэд асар олон болгоно. Үр удам чинь дайснуудынхаа үүд хаалхыг эзэгнэх болно. Чи миний үгийг дуулууртай дагсан учраас үр удмаар чинь газар дэлхийн бүх үндэстэн өрөөгдөх болно гэв. Эхлэл 22:16-18. Авраамын Эристэс дуулууртай зангийн ачаар түүнд болоод үр садад нь ямар амлалт ирснийг харна уу? Үр удам чинь дайснуудынхаа үүд хаалгыг эзлэх болно. Есүс яагаад чуулганыг тамийн хаалга тогтоож дийлэхгүй хэмээн айлтсан гэж бодож байна? Авраам эцгийн дуулууртай байдлын ачаар чуулган Есүсээс ийм эрхийг олж авчээ. Авраамын итгэл дуулууртай байдал өнөөдөр ч тунхаглагдсаар л байна. Одоо Еврей номын бичээч Авраамын дуулууртай байдлын талаар юу мэдэгдэснийг анхааралтай уншина. Харин бидний хүсэх нь хүн нэг бүрчин найдварын бүрэн баталгааны төлөө эцсээ хүртэл адилхан хүчин чармайлт гаргаж хойрогшилгүй итгэл ба төвчээрээр амлалт өвлөгсдийн дуурайгсад болцгоох явдал юм. Учир нь бурхан Авраамд амлалт өгөхдөө өөрөөсөө агуу хинээрч андгайлах боломжгүйгээс хойш өөрөөрөө тангаргалж би үнэхээр чамайг ерөөж, чамайг улам болгоно гэж айлджээ. Тэгэхэд Авраам төвчээртэй хүлээснээрээ амлалтыг хүртжээ. Еврей 6:11-15. Авраам эцсээ тултал хичээнгүй, эцсээ тултал дуулууртай, эцсээ тултал төвчээртэй байжээ. Авраамын дуулууртай үйлсийг өмнөх бүлэгт өгүүлсэн Саул хааны урвалттай жишнэ. Саул дайнд явж тушаалынхаа 99%-ийг гүйцэтгсэн. Тэр биелүүлээгүй үлдээсэн өчүүхэн хуваач бас эзнийгээ бодсондоо тэр хэмээн учралсан. Товчхондоо Саул
эзний тушаалыг гүйцээгээгүй. Гаднаа гүйцээсэн мэт харагдаж байсан ч гаргасан өчүүхэн дуулуургүй авир нь түүнд асар гарцтай тусчээ. Саул эзнийхээ ширээн дээр бараг л хоол тавихаа шахсан ч зүрхнийхээ сэтлээс болоод аягтай хоолоо хойш нь татчихжээ. Тэр бээр эзнээ хүндэтгэж түүнд үйлчлэхийн оронд тушаалаар дамжуулан өөртөө ашиг гаргажээ. Хичнээн хүн Саултай адил баяртайгаар эхэлсэн атла замын донд байдал хэцүүдэж юмс зоргоор нь болохгүй үед дуулуургүй авиралдаг үлээ. Түүнчлэн эрх мэдлийн удирдлагаас ялгүй гажаад л өөртөө ашиг унагадаг хүмүүс байна. Ийм хүмүүс эзний үгэнд орч зүгээр л алах ёстой байсан мал сүргээс бурханд өргөх нэрийдлэр тарган сайхныг нь шилж үлдээсэн Саул шиг хийсэн хэрэгээ элдв шашны зориг шалтгаанаар зөвтгдөг. Эцсээ тултал дуулууртай байхгүй л бол итгэл өсөхгүй, харин буурна. Авраам эцсээ хүртэл дуулууртай байж жинхэнэ итгэл төвчээрээр амлалтыг хүлээн авсан. Түүний итгэл дуулууртай байдлыг хооронд нь салгаж болохгүй. Үүнийг Яаковч тодорхой хэлсэн. Энэ бичээс дээрх үйлс гэдэг үгийг дуулууртай үйлс гэдэг үгээр орлуулж уншийе. Хоосон хүнээ. Харин чи дуулууртай үйлсгүй итгэл нь ашиггүй гэдгийг хүлээн зөвшөөрөхийг хүсэж байна уу? Бидний эцэг Авраам тахилын ширээн дээр хүү Исаака өргөхдөө дуулууртай үйлсээрээ зөвтгөгдсөн биш үү? Итгэл нь түүний дуулууртай үйлстэй хамт ажиллаж байсныг, итгэл нь дуулууртай үйлсээр гүйцэд болсныг чи харж байна. Бурханд Авраам итгэсэн. Үүгээр нь түүнийг зөвд тооцсон юм гэж өгүүлдэг бичвэр биелэгдсэн бөгөөд Бурханы анд нөхөр гэж Авраам дуудагдах болсон. Хүн зөвхөн итгэлээр бос дуулууртай үйлсээр зөвтгөгддгийг та нар харж байна. Учир нь сүнсгүй бие үхмэл байдгийн адил түүнчлэн дуулууртай үйлсгүй итгэлч бас үхмэл болоо. Яаков 2:20-24-26. Төгсгөлийн ишлэл дээр нь итгэл дуулууртай үйлс хоёрыг хүний бие сүнс хоёртой зүйрлжээ. Яаков итгэлийг махан биетэй, харин дуулууртай үйлсийг сүнстэй зүйрлжээ. Сүнс бие хоёр нийлж байж л дэлхий дээр өөрсдийгөө илэрхийлдэг. Сүнс биеэс явбал бие үхэн. Лазарын тохиолдолтой адил сүнс биеэс гарвал бие нь сүнсийг эргэж иртэл босгохгүй. Үүнчлэн Яаков энэ жишээгээрээ итгэл нь дуулууртай үйлсээс хамаардаг болохыг харуулжээ. Тиймээс л Яаков чамд итгэл байна. Надад үйлс байна. Чи надад итгэлээ үйлсгүйгээр харуул. Би чамд итгэлээ үйлсээрээ харуулъя. Яаков 2:18 гэсэн юм. Дуулууртай байдал үгүй бол итгэл нь жинхэнэ байж чадахгүй. Эндүрх хэрэггүй. Бичээс дуулууртай үйлсээр итгэл бүрэн болно хэмээн тодорхой хэлсэн. Элч нар эзэн минь итгэлийг мань өсгөж өгөөч гэж хашгирсан. Хариуд нь Есүс эцсээ тултал дуулууртай байх талаар өгүүлсэн. Итгэл нэгт эрхэм нөхөд минь. Яагаад л номынхон турш энэ үгийг чухалчлан анхааруулад байгааг одоо ойлгож байна уу? Хуйлгүй байдал газар авсан энэ үед бид энэ үгийг анхаарах хэрэгтэй. Та итгэлч нь сонсож итгэхээс ирдэг үстэй гэж хэлэх байх. Тэр үнэн. Гэхдээ дагалдах үйлдэл итгэлийг гэрчлэнэ. Иймээс л үгийг сонсоод дагахгүй бол энэ нь мэхлэгдсэн явдал болно гэсэн юм. Итгэл маань худлаа хулих болно. Итгэл доторх эр зориг. Энэ үннийг чуулганд үйлчилдэг хүмүүсийн талаар эхлээд тэд шалгагдаг. Тэгээд гэм зэмгүй аваас үйлчлэг гэж хэлсэн Паулийн үгээс харж болно. Дикон нь удирдагч биш, тушаалыг гүйцэтгэдэг хүн. W.E. Wine дикон гэдэг грек үг нь зарцал гэсэн үг. Эрх мэдлийн дор байдаг хүн гэжээ. Диконууд нь итгэмжтэй үйлчилбэл дуулууртай байдал нь тэднийг дараах зүйлсд бэлэн болгох ажээ. Учир нь онц үйлчилсэн нь сайн байр суурь ба Христ Есүс дэх итгэлдээ үлэмж зоригийг олж авдаг. 1-р Тимот 3:13. Эхний сургаалт үлгэрт Есүсийн тайлбарлсан зарцад хоёр зүйл амлагджээ. 1. Сайн байр суурь үүнд сүнсний дэвшилж багтана. Дуулал 75:7. 2. Бүрэн дагдаг хүмүүст авуугаа итгэл. Итгэл дуулууртай үйлс хоёр нь бичээс тэр бие биесээ тусахаар бус салшгүй харагдаж байна. Библи ийм жишээгээр дүүрэн. Жишээлбэл Абелийн дуулууртай байдлаар илэрсэн итгэл нь олон мянган жилийн дараач яригдсаар байна. Еврэ 11:4. Енохын дуулууртай байдлаар илэрсэн итгэл нь түүнийг бурхантай алхуулсаар үхлийг үзэлгүй авагдахад хүргэсэн. Ялт дэлхий бүхлээрээ нүгэлдээ живээд байхад Ноагийн дуулууртай байдлаар илэрсэн итгэл нь гэр бүлийг нь авралт хүргэсэн. Авраамийн дуулууртай байдлаар илэрсэн итгэл нь түүнийг олон үндэстний эцэг болгосон.
Йосефийн дуулууртай байдлаар илэрсэн итгэл нь гэр бүлийг нь чөлөөлсөн. Йошуа, Калеб хоёрын дуулууртай байдлаар илэрсэн итгэл нь тэднийг амлагдсан газарт оруулсан. Йошуа Мосед итгэмжтэйгээр үйлчилж түүний залгамжлагч болсон. Йошуа шинэ үеийнхнийг сүү балаар халигсан амлагдсан газар руу удирджээ. Янхан Рахаб зарлаг элч нарыг хүлээн авч тэднийг ондоо замаар явуулахдаа үйлсээрээ бас зөвтгөгдсөн. Яаков 2:25. Түүний дуулууртай байдал гэр бүлийг нь аварчээ. Энэ нь түүний жинхэнэ итгэлийг гэрчилсэн юм. Ханна өөрийг нь гутаан доромжилсан тахилчид дуулууртай захирагдсан нь түүний умайг нээгдэхэд хүргэж улмаар Израиль үндэстэнд сэргэлт авчрах бэлтгэл болжээ. Давидын удирдагчтай гар хүрэхгүй байх дуулууртай хандлага нь түүнийг Саулын араас оруулалгүй. Бурхны араас гих сэтгэлтэй авууга хаан болгосон. Даниэл, Шадрах, Мешах, Абеднегогийн дуулууртай байдал нь тэдэнд Бурхны бөгөөд хааны үлэмж тааллыг авчирсан. Би өөр юу ярих вэ? Би Гидеон, Барак, Самсон, Ефта, Давид, Самуэль болон иш үзүүлэгчдийн тухай ярил надад цаг хүрэлцэхгүй. Тэд итгэлээр хаанчлуудыг эзэлж, зөвийг үйлдэн, амлалтуудад хүрч, арслангуудын амийг хааж, галын хүчийг унтраан, элдний ирээс зайлж, буурайгаас хүчрхэг болгогдож, дайн тулалдаанд зоригжин, харийн дайчдыг буулган авч байлаа. Эмэгтэйчүүд өөрсдийн үхэгсдийг амиллаар буцаан авч байв. Зарим нь илүү дээр амлалт хүрэхийн тулд чөлөөлөлтийг хүлээж авалгүй тамлагдсан юм. Зарим нь доромжлогдсон, ташуурдулсан. Тийм ээ, бас гинжлэгдэн хоригдож байлаа. Тэд чулуугаар шидүүлэн, соригдож, тас хөрөөдөгдөн, элдэнд хөнөөгдөж, хон ямааны арьс нөмрөн явж, хоосон тарчиг байн зовж ад үзэгдэжээ. Тэд цөл, уул, агуй болоод газрын гаваар тэнүүчлэн байлаа. Тэдний хувьд дэлхий зохисгүй байжээ. Итгэлээр тэд бүгд сайн гэрчлэлийг олоод амлагдасныг хүлээн аваагүй аж. Еврей 11:32-39. Еврей номын зохиогч итгэлийг дуулууртай үйлдэлтэй сүлжжээ. Энэ хоёр салшгүй. Итгэл нь гагцхүү гайхамшигыг хүлээж авахын төлөө өгөгдсөн юм бол юу гэж цүл уулаар бидэрч зүдэрч зовсон хүмүүсийг тоочих вүлээ? Тэр хүмүүс сайн дуусгажээ. Тэд эцсээ тултал дуулууртай дагсан. Тэд жинхэнэ итгэлтэй байжээ. Та угаа итгэлийг хүсч байвал шууд болоод бусдаар дамжин Бурхны эрх мэдлийг эзсээ тултал даг. Итгэл дуулууртай байдал нь шууд холбоотой. Даруй байхын хамгаалалт. Есүсийн дагалдагч нартай заасан хамгийн сүүлчийн санаа нь даруй хандлагаа тээх явдал юм. Тэрбээр түүнчлэн та нар ч мөн адил. Та нарт тушаасан бүхнийг гүйцэтгэхэд бид тусахгүй болоод бид зөвхөн юу хийх ёстойгоо хийсэн гэж хэл гэж. Ийм хандлагатай хүн эзнэрээ шагнуулна. Өөрийгөө өргөгч нь дарагдана. Харин нүдэндээ даруй оршдог хүмүүсийг эзэн өөрөө өргөнө. Яаков эзний өмнө өөрсдийгөө даруй болго. Тэгвэл тэр та нарыг өргөмжлөх болно. Яаков 4:10 гэсэн. Номхон зүрхтэй хүмүүс шагналт хүрнэ. Дуулууртай дагсан атла үгээрээ бардамнан сайрхах нь уналтад хүргэнэ. Таны хичээнгүй гүйцэтгсэн бүхэн нурна. Та энэ номон дэх Бурхны бүх зөвлөгөөг дагаж болгоч бардамнахал юм бол дуулууртай байдлаар олж авсан бүхнээ алдаж мэдэх. Люцифер тослогдсон байсан. Тэрбээр төгс чанарын лаз, цэц ухаан, гоо үсгэлэнгийн туйл байсан. Бурхан өөрөө түүнийг гаргаж ирээд өөрийнхөө ариун ууланд суулгасан байв. Түүнээс бардамзан олдох хүртэл тэрбээр бүх талаараа төгс байв. Дараа нь тэр Тэнгэрээс аянга цахилгаан гэлбхийн дайтай хүчтэй шидүүлжээ. Паул эрх мэдлийн байр суурьнд тослогдсон хүмүүсийг бие тон диаволын шүүлтэд унахгүй. 1-р Тимот 3:6 хэмээн анхааруулдаг. Паул Бурхны дуудлагад дуулууртай байснараа ихийг гүйцэлдүүлсэн хүн. Тийм боловч нас явах тусам улам л даруусчээ. Тэрбээр манай эртний 56 онд 4 дахь илгээлтийн аянаа хийхдээ 3 дугаар аяныхаа үеэр Коринтын их газарт байгуулсан чуулганда захидал бичжээ. Паул үүнээс 10-аас 11 жилийн хойно алуулсан бөгөөд тухайн үед хэдийнэ эзний ахмад үйлчлэгч болоод байв. Гэтэл тэрбээр учир нь би элч нараас хамгийн өчүүхэн нь бөгөөд Бурхны чуулганыг хавчиж байсан тул элч гэж нэрлэгдэх зохисгүй хүн юм. 1-р Коринт 15:9 гэж бичсэн байх юм. Түүний үгээс даруйзан харагдаж байна уу? Тэр өөрийгөө элч нэрийгч зүүх зохисгүй нэгэн гэж үзжээ. Энэ худлаа даруйзан биш шүү.
Хулих даруй байдал нь даруй харагдахын тулд яаж политикта ярихыг мэддэг боловч зүрхэнч, тархинч гэдгэр байдаг. Энэ бол хуурамч даруй зан. Харин бичээсийг ариун сүнсний хүчээр бичиж байгаа хүн худлаа ярьж чадахгүй. Тиймээс Паул өөрийгөө элч нарын хамгийн өчүүхэн нь гэж хэлсэн нь улс төр биш. Жинхэнэ даруй зан байжээ. Одоо Паулийн дараах мэдээллийг харна уу? Би тэд бүгдээс илүү зүдэж зүтгэсэн юм. Гэхдээ би биш. Харин надтай хамт байдаг Бурхны нэгүүлсэл билээ. 1-р Коринт 15:10. Би бусад элч нараас ч илүү зүтгэсэн. Байзара. Паул өнгөрөөд байгаа босуу. Жаахан сэхүүн сонсдож болох ч өнгөргөн явдал биш юм. Үнэн дээр Паул эзнээс л хамааралтай болохоо илэрхийлхийнхээ өмнө энэ үгийг угтуур болгон өгүүлрэн. Тэр бээр хамгийн бага элчийнхээ хувьд хүлээсэн даалгавраа зүтгэн биелүүлэхдээ Бурхны нэгүслийн хүчээр л энэ бүхний ард гарснаа хэлжээ. Түүний сүнсний ололт болгоно нь түүнд хайрлсан Бурхны чадвараас л урсан гарсныг Паул үг дуугүй хүлээн зөвшөөрч байна. Паулыг хамгийн бага элч гэдэгт итгэх хэцүү. Паул амьд ах уйдаач хожимын чуулганы түүхэнд ч хамгийн авуугай элчийн нэг байсаар ирсэн. Тэгвэл Паул өгөхөөсөө 4-5 жилийн өмнө манай эртний 62 онд Эфесчуудад юу гэж хэлснийг болгоно. 1-р Коринтыг бичсэн цагаас хойш Паул урд хожид гүйцэл дүүлснээсээ ч ихийг хийсэн. Гэтэл энэ удаа Паул өөрийгөө бүх ариун хүний хамгийн өчүүхэн нь болох надад энэхүү нэгүүлсэл өгөгдсөний учир нь Христийн яндашгүй баялагийг харийнханд тунхагласан. Эфес 3:8 гэжээ. Олон жилийн өмнө Паул өөрийгөө хамгийн бага элч гэж байсан бол энэ удаа бүх ариун хүмүүсийн хамгийн бага нь гэжээ. Юу? Христэд итгэх итгэлээрээ болоод удирдах чадвараараа сайрхах зохистой хүн байгаа бол тэр нь Паул л байх ёстой. Тийм боловч тэрээр эзэнд үйлчлэх тусмаа өөрийгөө улмал багаар харах болжээ. Түүний даруй зан улмал өссөөр байж магадгүй иймээс л өтлөх тусам нь Бурхны нэгүүлсэл даган өссөөр байсан юм болов. Магадгүй иймээс л Бурхан арга замуудаа Паулд тийм додн илчилж Илч Петрийг хүртэл гайхшруулсан юм болов. 2-р Петр 3:15-16. Магтаалч тэрээр даруй хүнийг шударгаар удирдах тэдэнд замаа сургадаг. Дуулал 25:9 гэж мэдэгдсэн. Ингэж харвал магадгүй иймээс л Бурхны газрын хөрсөн дээрх хинээс ч илүүгээр маш даруй нэгэн байлаа. Тооллого 12:3 хэмээн дүрсэлсэн Мосе Бурхны замыг тийм дотн мэддэг байсан юм болов. Магадгүй иймээс л Паул Мосе хоёр тоотой хүмүүсийн л өөрийн болгодог Бурхны авуугай итгэлийг олж авах нууцыг мэддэг байсан байх. Паул амьдралынхаа адаг дээр буюу манай эртний 64-өөс 66 онд Тимотед илгээсэн 2 загталдаа өөрийгөө Христ Есүс нүгэлтнүүдийг аврахаар ертөнцид ирсэн гэдг нь эдхэмжит бөгөөд бүрэн зөвшөөрөхөд зохистой үг мөн. Тэдний эхнийх нь би байна. 1-р Тимот 1:15 гэсэн. Тэр өөрийгөө нүгэлтнүүдийн тэргүүн хэмэв. Тэргүүн биш, нүгэлтнүүдийн тэргүүн шүү. Ийм авгаа ололт амжилттай хүн энэ олон жилийн дараа би энэ бүхнийг хийсэн. Тиймээс миний авгаа үйлчлэл үнэлэгдэх ёстой. Эсвэл би ийм ундаг ажил хийсэн болохоор жинхэнэ элчийн хүндэтгэлийг хүлээх ёстой гэж хэлээгүй. Тэрээр хэдэн жилийн өмнө бичиж байсан шиг би хамгийн бага элчич гэж бичээгүй. Би ариун хүмүүсийн хамгийн баганч гэж бичээгүй. Харин би нүгэлтнүүдийн тэргүүн гэжээ. Хэдийгээр Паул Христийн дотор зөвтгөгдсөн гэдгээ 2-р Коринт 5:21 ойлгож байсан ч Бурхны нэгүүлсэл өршөөлөөс хизээч хараага таслаагүй юм. Үнэн дээр тэрээр наслах тусам Бурхны нэгүүлсэлд улмал найдах болсон байна. Тэрээр хизээд би гийгүүлэх юмгүй зарц. Би тушаалыг л гүйцэтгснээс өөр юмгүй гэсэн хандлагаар амьдарчээ. Энэ нь Паулийн амьдралынхаа адаг дээр шахуу хэлсэн мэдгэлийг нь тайлбарлаж байна. Ах トゥ нараа би өөрөө барьж авсан гэж боддоггүй. Харин хийдэг ганц юм маань ардхаа мартаж, урдах өөдөө тэмүүлж, Христ Есүс дотор Бурхны дээш чиглэсэн дуудлагын шагналын төлөө барай өд урагшилдаг. Филиппой 3:13-14. Түүний үгээс даруй байдлыг мэдэрч байна уу? Би барьж авсан гэж боддоггүй. Харин ардхаа мартаж, урагшаал тэмүүлнэ. Тэрээр Есүс Христийг танин мэдэх даалгаврынхаа дэргэд бүх ололт амжилтаа юмын чинээ үзээгүй байна. Бурхан өөрийгөө даруй хүмүүст илэрхийлдэг болохыг санаарай. Паул би зорилгынхаа төлөө давшдаг гэсэн. Давшин гэдэг нь эсэргүүцэх хүчинтэй тулгарна гэсэн үг.
дээд дуудлагын хамгийн том эсэргүүний нэг нь бардамнал юм шүү. Есүсийн амьдралыг судлах юм бол тэрээр Магдалыг хүлээж авалгүй. Харин аав руугаа чиглүүлсэн байдаг. Тэр бүхэл эдгээсэн хүмүүстэй болсон явдлыг нийтэд дэлгэлгүй. Бурханд алдрыг өргөхийг заасан. Баян залуу захирагч Есүсийг сайн багш гэсэн ч Есүс тэр даруй Бурханаас өөр хинч сайн биш гэж хэлсэн юм. Тэр өөрөө Бурханы хүү биш гэж юу? Тэр сайн биш гэж юу? Мэдээж мөн. Есүс хүмүүний Магдалыг өөртөө авалгүй. Гагцхүү аавдаа л барьсан. Гэхдээ түүний бардамнаагүй шалтгаан нь даруй чанарт нь оршиж байсан юм. Тэр бээр буулгыг минь өөрсөд дээр ав. Надаас сур. Би дүлгөн зүрхэндээ даруй. Та нар сэтгэлдээ амралтыг олох болно. Матай 11:29 гэсэн. Бурханы хайр жинхэнэ даруй байдлыг боловсруулдаг. Хайр төвчээртэй инэрэнгүй билээ. Хайр атаархдаггүй. Хайр агсхандаггүй. Ихрэхдэггүй. 1-р Коринт 13:4. Бардамнал өөртөө юм хайдаг бол хайр өөртөө юм хайдаггүй. Бардамнал өөрт нь ашиггүй дуулууртай байдалд дургүй бол хайр эзнийхээ алдрыг л хайдаг. Бид хайрладаг учраас дуулууртай дагдаг. Бид Бурханыг алдаршуулахын төлөө зүтгэдэг. Бид Бурханыг алдаршаасай л гэж хүсдэг. Магадгүй тиймээс л Паул хэрв би иш үзүүлдэг, мөн бүх нууц болон бүх мэдлэгийг мэддэг байгаад уулыг нүүлгэх бүрэн итгэлтэй байлаач надад хайргүй бол би юу ч биш. 1-р Коринт 13:2 гэсэн байх. Хувь тавилангаа биелүүл. Бид үр жимс ургуулахаар бас Бурханыхаа төлөө аваргалахаар дуудагдсан. Бид түүний замаар явсан цагтаа л түүний гайхамшигт нэрэнд жинхэнэ хүндэтгэлийг авчирна. Энэ үг нь бидний ч төлөө, Бурханы алдрын ч төлөө гэдгийг ухаараарай. Бурханы анхааруулгыг сонсох нь хүний ухаанд утгагүй санагдаж болох ч Бурханы мунхаглал хүмүүсээс илүү мэрэгэн, Бурханы мөхс нь хүмүүсээс илүү хүчрхэг. 1-р Коринт 1:25 гэж хэлээгүй гэж юу? Бурханы мэдлэгийн эсрэг босогч алив бардамналыг устгаж, бодол бүрийг Христийн дуулуурт олзолдог. 2-р Коринт 10:5 гэдгийг өөртөө сануулж яваарай. Дуулууртай байдалтай сөргөлддөг учир шалтгааны эргэцүүлэл нь бардамнал юм. Энэ нь Бурханы зөвлөгөөг эсэргүүцдэг. Энэ нь Бурханы мэдлэгийг туйлын эрх мэдэл гэж хүлээн зөвшөөрдөггүй. Энэ нь тун аюултай болохыг би номынхаа турш ярьлаа. Энэ өдрүүдэд Бурхан өөртөө авуугаа итгэл, эрх мэдэл, эр зориг дотор алхах хүмүүсийг байлгах болно. Тэд Паулын хэлсэн: "Та нарын дуулуугаар биелэгдэх үед бид бүх дуулуургүйг шийтгэхэд бэлэн." 2-р Коринт 10:6 хүмүүс байна. Цаг баг үлдэж байгаа учраас бид үр нөлөөтэй байх ёстой. Дуулууртай байдал нь биднийг үр нөлөөтэй байлгадаг. Би дахин төрхөөс өмнө тун идэвхтэй атлаа. Дуулуургүй хүн байлаа. Би үр нөлөөгүй, заримдаа бүр хэрэгцээгүй амьтан байв. Тийм боловч өсөх тусам миний хичээнгүй дуулууртай зан тухайн үедээ намайг юундаж хүргэхгүй байгаа мэт харагдаж байсан ч эцсийн дүнд заавал үр нөлөөтэй болгодог байв. Таны өмнө Бурханы доторх хувь тавиланчин байна. Та дуулууртай байдлыг сонгохдоо хувь тавилангийнхаа биелэлийг сонгож байгаа юм. Таныг хинж юу ч зогсоохгүй. Давид, Йосеф, Ноа, Эстер тэргүүтээ итгэлийн ахмадууд маань маш их зовлон үзсэн. Гэхдээ хувь тавилангаа биелүүлсэн хүмүүст зориулсан алдрын танхим дотор тэдний нэрс байдгийг санаарай. Бурхан эцсийн энэ өдрүүдэд итгэлийн өвөг дээдсийн нэрсийн жагсаалтад нэрийг нь нэмж Христийн шүүх сэнтийн өмнө хүндэтгэх эрчүүд, эмэгтэйчүүдийг хайж байна. Гайхамшигт эзэндээ алдрыг авчрахын төлөө амьдарсан хүмүүсийн дунд та бид хоёрын нэр байхын төлөө би залбирч байна. Та Джон Биверийн Батлан хамгаалалт дор удирдлагад хандах хандлагаараа ирээдүгөө шийдэн номын 17 дугаар бүлгийг сонслоо.